Явуулвал хуулын орой өндөр боловч тэнгэр твэйний чимсөрсөө боёны харуулж нутгаа зорно. Би тэшүүрийн спортын тамирчин хүн. 2001 онд анх тэшүүрийн спортоор хичээлж эхэлсэн. Булган аймгийн Ичгүндэр сум тэшүүрийн спортын олон сайхан бахархам тамирчтай. 2002 онд миний төрсөн ах жаргалан чулуун өвлийн олимпиад 16 настай тамирчин оролцож тэндээс л миний тэшүүрт дурлах дур хүсэл бүр илүү их бадарч миний ах намайг тэшүүрчин болгох замд маш их хувь нэмэр оруулсан. Тэшүүрийн спорт хэцүү. Амархан спорт гэж юу нөх вэ? Гадаа 23 градусын үүдэн байхад манай спорт уралдаж л байдаг. Газраа хөлдөөх, чихээ хөлдөөх, хөлөө хөлдөөх бол тэгэл энэ хүний асуудал шүү дээ. Тэрийг л тэжээж гарахгүй тэшүүрчин болохгүй шүү дээ. Маш олон эрсдэлтэй. Ер нь спорт гэдэг өөрөөгөө ялан дийлэх тэмцэл. Ялангуяа тамирчин маш их хатуужлыг өгдөгөөр онцлог. Уралдан гэдэг үнэхээр сайхан мэдрэмжтэй. Тэшүүрээ өмсөөд яг тэмцээнд ороод тэр тусмаа олон улсын тэмцээнд оролцоод эх орныхоо нэрийг зарлуулад тэр дэвжэн дээр гарч уралдана гэдэг бол нэгдүгээр нөр төрөөрийг хоёрдугаарт эх орон гижээ аав нутагаас уул бас ах トゥ төрөөсөд найз нөхөд тэгээд миний хойно тусалж дэмждэг бүх хүний сэтгэл зүрх шингэж байдаг учраас маш том хариуцлага. 2004 онд олон улсын тэмцээнд очиж тэшүүрийн шорт трекийн төрлөөр Монголд эх оронд анхны медалийг авчирч байсандаа бас туйлын их баяртай байдаг. Булган аймаг бол тэшүүрийн спортын үлгийн нутаг гэж би ойлгодог. Олон арван гавьяаттай, олон сайхан тамирчинтай тэшүүрийн спортод үе үе удирдлагууд маш их сэтгэл гаргаж зүтгэж ажилладаг. Тэр бүхний тод илэрхийлэл насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээн энэ жил Булган аймгийн Баяннуур суманд боллоо. Миний нэрэмжит боллоо. Тэр тэмцээн дээр тэшүүрийн спортоо уралдахаа болсон байгаа. Тэгээд олон жил оролцсон хөдөлмөр бүтээлийн минь төр засаг минь үнэлж төрийн дэд одоо алтан ганцаар шагнасанд залуу хүн миний хувьд үнэхээр сайхан байсан. Энэ амжилт гарах үндэс бол миний аав ээж хоёртой салшгүй холбоотой. Тэшүүрийн спортоор хичээлсэндээ бас бахархаж авдаг. Учир нь Монголын олимпийн түүхийг бичлсэн Монголын хамгийн анхны олимпийн тогтчин тамирчнаар тэшүүрийн спортын гавьяат тамирчин Цэнд гэж хүн оролцож байсан. Гэх мэтлэн манай тэшүүрийн спортын олон анхдагч олон түүхийг бас манай булгамчууд бичсэн байдаг. Мэдээж залуу оны хувьд зорилготой хүрэхийн тулд тэмүүлэлтэй тэрнийхээ төлөө цаг зав зүрх сэтгэл бүх юмаа зориулдаг байх ёстой. Залуу хүн учраас их сайхан мөртөө явах юмсэл гэж бодож авдаг да.
өглөө мандаж үдэш жаргадаг наран байна. Өсөхдөө зовсонч өтлөхдөө жаргадаг хорвоо байна. Өвлсөн хөрөнгөтэйч өчүүхэн сэтгэлтэйч хүн байна. Өсөж сангасан шөөдөө хэмртэж хүн байна. Амьдрал яагаад хатуу зөөлөн юмнэ. Амьдрал яагаад жаргал зовлон хосодгийн бод. Алсын чонсонч амьдрал чанд би хайртай. Аргадж дүнсэнч амьдрал чамдаа хайртай. Хүлээн санд хайр бай. Хүссэн бүхнээ хүртэж яваач хүбэн. Сахтын амтан сагсурч яваа хүн байна. Санаа нэгтэй сэтгэлтэй галтай хандууд хатуу зөөлөн юмнэ. Амьдрал яагаад жаргал зовлон хосодгийн бод. Алсын чонсонч амьдрал чамд би хайртай. Аргадж дүнсэнч амьдрал чамдаа. Амьдрал яагаад хатуу зөөлөн жаргал зовлон хосодгийн бод. Алсын чонсонч амьдрал чамд би хайртай. Аргадж дүнсэнч амьдрал чамдаа хайртай. Аргадж дүнсэнч амьдрал чамдаа хайртай. Манай гэр бүл Булган аймгийн Хишгүндэр сумын уугуул. Миний аав олон жил нэгдэл дундын үйлдвэрийн усны жолооч хийсэн. Миний аав сайхан дуулдаг хүн байсан. Монгол Улсын гавь жишгэн томрог бандуунуудыг маш сайхан дуулдаг байсан. Тэгээ аавыгаа харж гитар тоглож дуулахын сонсож өссөн болохоор урлаг спорт хайртай эрнийхөө ойрсон. Анх оюутан болоод орж иж байхад миний хүү хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд олонтойгоо байгаарай гэж захиж ийсэн захиаснууд одоо хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Гандахгүй юм шиг зуны сарын гайх мөнгөн гэлбэж явлаа.
ганцхан заяах танигаан байхад үрдийн юм шиг эрхлэж явж тэр аваа хос зүрхний тэн галыг мансан ховорхон тавиланга дуудаж явна хүчин хот түмнийхэн их амьдралын нүдэд хонгор үрдэн химэртэй явна аваа өчрлийн сайхан хүний хорлоо уйлахины хосудөгч гэлээ уртын дуу шиг динүүхэн амьдраа удмын хангалыг үрдүч явна аваа хос зүрхний тэн галыг мансан ховорхон тавиланга дуудаж явна хүчин хот түмнийхэн их амьдралын нүдэд хонгор үрдэн химэртэй явна житэгэ хийсэн ихнүүдэл минь эрен дамжигч цуцхан нүгүй ирээдүйг атгуулсан таныхаа хүслийг инхри үрдэн бадрааж явна аваа хос зүрхний тэн галыг мансан ховорхон тавиланга дуудаж явна хүчин хот түмнийхэн их амьдралын нүдэд хонгор үрдэн химэртэй явна Миний ээж долгор сүрэн цэцэрлэгийн багшаар олон жил ажиллаж байна. Урлагт хөтлөж оруулж ах битэрийг дэшүүрчин болгохын төлөө энэ авиасыг хөгжүүлэхийн төлөө аав ээж минь харамгүй бүх амьдралаа бүх юмаа зориулсан. Тийм ч учраас өдийн хэмжээнд амжилт гаргаад явж байгаа гэж ойлгодог. Аав ээжийнхээ тэр буйн заяаг дааж явах юмсан гэж хичээж өдөө хүртэл явж байна да. Анх цэцэрлэгт байхасаа л дуулж бүжиглж эхэлж байсан. Тэгээ Булган аймгийн Шигүндэр сумын мэдээ соёлын төвийн багш Амар сайхан гэж миний бурхан шиг багш бий. Тэгээ Амар сайхан багшийнхаа буйнд олон тэнцээ уралдаанд бас бага насндаа оролцож байсан. Анх би чинь бүжиглдэг байсан шүү дээ. Сэвждийн нэрмжид гослоо үзэгчдийн улсын уралдаанд 2 удаа орж ирсэн шүү дээ. Тэгээ нэгэнд нь 4-р анцлж ирсэн. Мондөг амжилт байгааз.
аяалгоо энэхэн орчлонд тасардаггүй ч юм уу да миний ичигээ санах тоолонд эмээгээ санан дуулмаар бодогдох юмаа ижинд морон давлах шиг энэ л аяалгоо минь ичимнэжигээ саннаа энэ л чих хайр юм уу да үрэн хайрлаа ичишигээ үнэн чин хорвоод үгүй билээ ичимэн хайр халигх бүрийг эмээгээ санан дуулмаар бодогдох юмаа ичинд морон давлах шиг энэ л аяалгоо минь ичимнэжигээ саннаа энэ л чих хайр юм уу да мэндэлэх бүрээд үйцэн хорвоо нялхраад байх шиг энэхэн таньлан арахын цаг эмээгээ санан дуулмаар бодогдох ичинд морон давлах шиг энэ л аяалгоо минь ичимнэжигээ саннаа энэ л чих хайр юм уу да энэ л чих хайр юм уу да Монгол хүн болгон соёл, түүх бүх юмараа бахархах учиртай. Булган аймагт төрсөндөө үнэхээр их бахархдаг. Миний аймаг бол анхдагчийн өлгийн нутаг. Миний өвөө бол бас нэгэн анхдагч учраас миний гэр бүл өвөө аваараа үргэлж бахархаж явдаг. Учир нь миний өвөө Монгол улсын ууган хөдөлмөрийн баатар Хончин Очир гэж хөдөлмөр бүтээлээрээ ард түмэндээ үнэлэгдсэн их сайхан буурал байсан. Энэ орчлон ертөнцийн агуу ард түмэн агуу соёлыг бүтээсэн олон чиг миний Монголын ард түмэн шиг ийм сайхан тэнэгэр нутагт ийм сайхан соёл иргэншлийг бүтээсэн
үнэхээр гайхамшигтай. Монгол хүн болж төрснөөрөө бол омогшиж явдаг. Жи аав, нутаг ус, эх орон, газар шороо, соёл, төв өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн цаг хугацаатай. Тийм болохоор бүгд дээрээ амьдтан бие биенээ хайрлаж, эх орноо хайрлаж, ижээ аваа хайрлаж, энэ сайхан соёл иргэншил түүхэн хайрлаж, залуу хүн хичээх хэрэгтэй байх гэж би ойлгодог. Уулын орой өндөр боловч тэнгэртэй яаж дэцхийн бэ? Ураг садан олон боловч авиг минь яаж дэцхийн бэ? Тэрнэл цэцгэн өнгөлөг боловч талих шиг яаж нүрдэхийн бэ? Элгийн садан олон боловч ээжиг минь яаж бидэхийн бэ? Орлуулж болдгүй юм орчдон дээр байдаг юм орлуулж болдгүй юм орчдон дээр бас байдаг юм Намрын саран надгар боловч зунтай яаж дэцхийн бэ? Мэц нөхөд олон боловч ханиг минь яаж дэцхийн бэ? Сартай шүнэн саруудхан боловч нар шиг яаж гүйгүүлэх бэ? Уянгийг шиг олон боловч уртын дуу минь яаж гүйцхийн бэ? Орлуулж болдгүй орчдон дээр байдаг юм орлуулж болдгүй юм орчдон дээр бас байдаг юм орчдон дээр бас байдаг юм Миний хувьд тэшүүрийн спортын төв дэлхийн олон тэмцээн оролдоонд явж байсан. За гэрээсээ гараад өглөө болгон 6 цагт бэлтгэлдээ гардаг байсан. Яг л одоо энэ замаар бэлтгэлдээ гарч өглөөнийхөө бэлтгэл гардаг.
өглөө босоод энэ замаар гүгээд тэгээд энэ хатхноо баг нэг тойроод ирэхэд нэг 30-аад минут гүйдгий. Тэгээд ийшээ гүгээд энэ талаараа орж ирээд ерөнхийдөө энэ машиныхаа зогсоол дээр халаалтынхаа бэлтгэлийг сонголт бүх сайхан тайвшруулах дасгалуудаа хийгээл тэгэл өглөөнийхөө ондыг уугаал Олимпик авал руугаа уцаа өмсөд явхал эндээс машинаа надад нэг 20 орчим минут явдгийг. Тэгэл очиод Канадын шгшээ багтаага бэлтгэлээ хийндэ. Энэ л ингээд уралдаах маш сайхан амьдралынхаа дурсамжид мөчүүдийг бас эргэн санах гэхээр сайхан байна. Уралдаач бас сайхан мэдрэмж төрчээ. Альж төв дэлхийн хаанч амьдарч исэн нутгаан зорих шиг хамгийн сайхан жаргалын мэдэрч тэрнээс илүү сайхан үн цэнтэй зүйл гэж ховор байх гэж би ойлгосон. Энерги минилнута 제주도는 징가가르다 생히르딩 하르가드흐 너티기는 오도스 지직시구랭 산지드 소바다 우에이는 찜 속에서 하루지 너트가 저르노 우센 하루지 오구두민 호친사 울림진 태빈 오직센트 노타가미 안들 소태 너트기는 노도스 에밍유랭 삼지드 소와다 찜 속에서 보이는 하루지 너트가 저르노 한오도스미는 몽힌 자비드 같아 같은 орхом сэдингэнэ химэр далсан нутгийн нодос хүлгийн жодог минь хүдэж суугата үеийн чим согсо бойны харуж нутга зорно 찜 속에서 보이는 하루지 너트가 저르노 보이는 하루지 너트가 저르노 Миний нутгаа зорин теле концертанд миний хүсэл мөрөөдөл нандин дурсамжууд сингсэн 5 улс оронд хийгдлээ. Теле концертыг минь үзэн сонирхсон та бүхэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа.